За, онлайн механикийн динамикийн бодлогод бодоход хэрэгэлдэг динамикийн ерөнхий теоремууд гэсэн юм бүлэг теорем байгаа. Өнөөдөр энэ теоремуудыг эхлээд товчхон танилцуулъя. За, дөрвөн янзын теорем байдаг. Массын төвийн хөдөлгөөний теорем, хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийн теорем, кинетик моментийн өөрчлөлтийн теорем, тэгээд эцэст нь кинетик энергийн өөрчлөлтийн теорем. Эдгээр теоремууд нь бүгдээрээ бид нарын сайн мэдэх Ньютоны 2 дугаар хууль буюу динамикийн үндсэн тэгшдэглээс л математик хувиргалтын тусламжтайгаар гаргаж ирсэн ийм теоремууд байгаа. Ер нь би өмнө нь ярьж байсан механикийн ямар ч зарчим хууль теоремууд бүгдээрээ Ньютоны үндсэн хуулиас эхлэлтэй байдаг гэж ярьж байсан. За, эдгээр хуулиуд нь материалын цэг болон механик систем, хатуу биеийн динамикийн үндсэн характеристикүүд болох биеийн масс, хурдтгалаас гадна хөдөлгөөний тоо хэмжээ гэсэн ийм хэмжигдэхүүн байгаа. За, түүнээс гадна кинетик момент эргэх хөдөлгөөний үед ялангуяа хэрэгэлдэг ийм хэмжигдэхүүн. За, түүнээс гадна бид нарын сайн мэдэх кинетик энерги гэсэн эдгээр характеристикүүдийн хоорондын хамаарлыг харуулж өгдөг ийм теорем байгаа. За, бид нар цэгийн хөдөлгөөний дифференциал тэгштгэл эсвэл хатуу биеийн хөдөлгөөний дифференциал тэгшгэлүүдийг бичээд тэндээсээ динамикийн уруу бодлого бодоход бол 2 удаа интегралчлах шаардлага гарч ирдэг. За, интегралчлах болгонд интегралын тогтмолууд гарч ирнэ. Хэрвээ окторгод хөдөлгөөн хийж байгаа цэг байлаа гэж үзэхэд бол 2 тэгээд 3 хэмжээстэй окторгод хөдөлгөөн хийж яана гэж үзэх юм бол 2, 3, 6 интегралийн тогтмол гардаг ч юм уу. Ингээд математик аппарат нь нэлээд хүндрэлтэй болдог. Тийм учраас энэ динамикийн ерөнхий теоремуудыг болгоно хэрэглэснээр маш их хялбархан бодлогоо бодох боломжтой болж байгаамаа. За, энэ яг юутай холбоотой байна гэхээр энэ механик хөдөлгөөнд дамжих хэлбэртэй холбоотой байгаа. За, ерөнхийдөө онлын механикт механик хөдөлгөөн нэг биеэс нэг системээс нөгөө системд дамжих үндсэн 2 хэлбэрийг авч үзэж байгаа. За, эхний хэлбэр нь механик хөдөлгөөн өөрөө тэр механик хөдөлгөөн хэлбэрээ хадгалсан хэвээрээ дамжих нэг хэлбэр. За, дараагийн тохиолдол нь болохоор нэг бие буюу системийн механик хөдөлгөөн өөр бие системд дамжихдаа энергийн өөр хэлбэрт шилжих ийм тохиолдол. За, гэрэл, дуу, цахилгаанч байдаг юм уу ялгарх байдлаар энергийн өөр хэлбэр гэд бичсэн байгаа шүү. За, ийм 2 тохиолдлыг авч үздэг байгаа. За, эдгээр тохиолдлууд болгонд хүчний үйлчлэлийн эсвэл энэ механик хөдөлгөөний өөрчлөлтийн тоон талаас нь харуулдаг ийм хэмжүүрүүд хэрэгтэй байдаг. За, тэгэхээр эхний тохиолдол буюу механик хөдөлгөөн хэлбэрээ хадгалж нэг биеэс нөгөө бие эсвэл нэг системээс нөгөө системд шилжихэд бол хүчний үйлчлэлийн хэмжүүр нь хүчний импульс гэдэг ойлголт болно. Хүчний импульс. За, харин механик хөдөлгөөний өөрчлөлтийн хэмжүүр нь хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг ойлголт байгаа. За, 2 дахь тохиолдол буюу механик хөдөлгөөн энергийн өөр хэлбэрт шилжих тохиолдол байгаа. За, энэ тохиолдолд хүчний үйлчлэлийн хэмжүүр нь болно. За, механик хөдөлгөөн нь өөрчлөгдөж байгаа, хэрхэн өөрчлөгдөж байгааг тоон талаас нь харуулдаг хэмжигдэхүүн нь кинетик энерги байх нь. За, тэгээд эдгээр хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлыг үзүүлсэн энэ 4 теоремыг үүнээс цааш бид нар материалын цэг дээр яаж хэрэгэлдгийг, механик систем дээр яаж хэрэгэлдэг вэ гэдгийг тус тусад нь авч үзэх болно.